олон нийтийн цахим хуудас MNB цэгмэн. Айда сайхан говь минь, алтан шаргал говь минь. Ангай гурван цоохор, ажин гурван ширдэг, ах トゥ гурван хаалга, аман гурван сэр, ар гурван дил, алга гурван шанд, задгай гурван хээр, зах гурван бамбуу. Нэрэн хүртэл шүлэг, нэрэн сайхан нутгаа гэж. Монгол улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналд, ардын уран зохиолч Дэндвийн пүрвд орж энэ нутгийг магтан ийхүү шүлэглэж байсан билээ. Энэ бол Баянхонгор аймгийн Шинжинс сумын нүд булаасан үзэсгэлэнт нутаг. Ийм сайхан нутагт эхийн алтан хөвлийгээс унаж, тэмээн сүгээр ундалж, тэмээн зэлэн дээр хөл дорж, тэмээний нуруун дээр анхны замаан гаргасан тэмээчин охиныг тэнгэрээс заяасан их бэлэг авьяастан өдрийн хуусхан байх зураал сэгс цагаан богд найрглын баатраа болгон өргөмжилсөн билээ. Тэмээчин бүсгүй задгай хэрийн бэлчээртэй тэмээгэн хариулж, эмнэг тайлаг унаанд сурган хөлсөөн гаргасаар гэртэн орж иртэл гэрдүүрэн зочид ирсэн байжээ. Энэ бол 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байлаа. 69 оны 10 сарын 15-нд бид Баянхонгорын урд говьор явж байгаад Гурван бамбуу гэдэг газар буудалсан. Тэгэхэд бид зохиолчд олуулаа явлаа, удуулгаа маань тэргүүлээд олон зохиолчд явсан. Тэгээд миний төрсөн өдрийг хээр тэмдэглэсэн. Тэгээд удуулгаа манад хэдэж хадгалсан байсан хоёр ишрэг алим бэлгэлж тэгээд би нэгийг аваад нөгөө алимын загны хатсан мочир дээр тавиад өөрт нэргүүлж та их говьон ийм болгох гэж сэтгэл дотроо хадгалж явдаг, тээж явдаг гэж би мэдээ. Говийн загнаас алим орох холтгоо гэж ингэж хэлж өрөөж эдээсний тандгүйгээд эргүүлж өгч байлаа. Тэгээд тэр өдөр бидний айл дуусан сумын улсууд явсан юм да. Тэгээд тэр бол тэр найдвар гэдэг нас тогтсон авгаа байсан охин сухот гэж 7 дугаар анги төгсөөд тэр үед чи илгээлтээр гарна гэж хэлдэг байлаа. Тэмээчин болсон. Тийм охин хоёулахна байсан. Тэр их говьд айл амтан байтгаа бараг шуурч нисэхгүй тийм газар. Тэгээд маллаад байжсэн бидэнд их сонин санагдсан. Тэгээд бид тариалд нэг 30-аад минут саадсан байх. Тэгээд удуулгаа маань зохиолчдынхаа өмнөөс Монголын шилдэг зохиолын дээж ном бэлгэлээд бас зохиолчдын хорооныхоо өмнөөс их орон 52 гэж тэр үед их дэлгэрч байсан тийм радио хүлээн авагч дэлгэж нэгээр мэдээ сонсож байгаарай гэж ингэж хэлж өгсөн байгаа юм. Тэгээд манай яруу найрагч Долгорын Ямаа маань тэр үед радиогийн сурвалжлагч бас нэг дуу хураадаг хайрцаг өвөрөөд явдаг. Бас тэнтэй ярилцлага аваад тэгээд бид хөдөлсөн. Тэгээд бид тэнд тоглоом нарганаар
Нямаага сайхан готын хөөрхөн харах уу гэж нэрлж говь нутгийн хөргөн болох нь гэж бас тоглоом дохуу хийж ингэж явсан. Тэгээ тэрнээс л энэ найрагдлын Сахисгаан богд найрагдлын санаа гарсан юм да. Ажлын ивийг ол тэмээг бөөм баймар үед нь тараачхаад тарун баймар үед нь бөөгнөрүүлээд байвал яаж таваараа эдээшлэхэв. Тэмээ санаагаар унчихна. Тарга твэрг нь муудна гэсэн ээжийн үгийг сургуулийнхаа багшийн хичээл мэтэн мөрдөн. Тэмээчин болох анхны аав үсэг эндээсл эхэлсэн. Хаан шармод, шаваг бударган, баглуур арайлбэг байгааг сайн мэднэ. Үүнээс өөр тэмээний хоол байх бишээ. Өдөржин тэмээнээс нь салахгүй. Ингэхгүй бол салхидаж, өвс ногоогүй газраар цууж гидсийн татна, хүчээн барна. Бас говийн хадны чон гэж айхавтар амтэн бий. Намрын тэмээ сарны саруулд шөнө бэлчих дуртай. Тэр шөнө нойр бүтэн хон харахгүй. Хөнжил дэвсгэрэн аваад хээр хонхыг аль нэг тэргэхв. Ёстой л Тэнгэрийн энэ хаяанда тэмээчин игэл заяанда тоост их говийн тортогт хөх асар сэгс цагаан богдодоо залуу халуунасаа өнгөрөөж залгамж үе үр хүүхдэрээ гэрээ дүүргэж зандан хүрэн тэмээдэ залаа жинстийн сувдан цагаан ямаада халдсан цагаан хондоо өсгөн үржүүлж ашиг шимийн хүртэж явна. 15-6-тай илгээлтийн эзний шинэхэн ажил амьдралын гараа ийхүү эхэлж сэгс цагаан богдуулын хаан бараанд хоёр нарны хооронд тэмээн сүргийн бэлчээрт явж жил сар хоног өдрүүд хавартай хөх манан татуусаар намартан өрхөн хонгор салхи сэвэлзүүлсээр нэг л мэдхэд 20, 30, 40 нас ард үлдэж 50 насны дөрөөнд гიშгээд бас ч хэдэн жил өнгөрчээ. Өнгөрөгч 10 дугаар сарын 23-ны намрын тэр өдөр Баянхонгор аймгийн Шин Жинс сумын Бамбугийн 2 худаг гэдэг газар нутаглаж байгаа Сэгс цагаан богд найрагдлын гол баатар тэмээчин бүсгүй Сүхбатын хоньны бэлчээрт ийм нэгэн дурсгалт уулзалт болжээ. 44 жилийн дараа найрагдлын энэ хоёр баатрын амьдралд ямар өөрчлөлт гарваа? 15-6 настайгаас Сүхбат Сэгс цагаан богдын охин нэртэй болцоход нэгдэлж түмэндэн хэдэн 100 тэмээ өсгөн өгч одоо ч гэсэн тэмээгэн хариулж өглөг буйныг хүртсээр л байна. Тэр үед 30 насны дөрөөнд ч гიშгээгүй байсан залуу яруу найрагч Долгорын Нима Монгол улсын төрийн шагнал соёлын гавьяа зүтгэлтэнд сол хүртсэн нэртэд зохиолч болжээ. Танихгүй байна. Танихгүй байна. Яасан. Кэмвэ? Инжамарвэн. Ерөн найрагч Долгорын юм аа. За одоо энэ доотлого танихгүй л нэг үтсэн бол. Амьдралаа гэж цагийн урсгалаар өргөжж өөдөлж өнөр өтгөн болох юм да. Сүхбат маань 2 сайхан хүүтэй 3 зээтэй болжээ. Анх эвлийн илгээлтээр хөдөө гарч байсныг бодвол малчин хүний амьдрал дээшилж элч гэрэл гэртгийж Тэв дэлхий улс орныхоо сонин сайхныг цэнхэр дэлгэцээс танилцаж дуртай дуу хөгжмөө сонсч сэтгэлийн таашаал авах боломж бүрдэжээ. Сүхбат зочинтойгоо тухтай ярилцлаа. Сайхан намарч байна. Сайхан намарч байна. Тарган сайхан намарч байна. Танах одоо энэ хавьяас нөө Баянгийн минь хаяг Сэгс цагаан богд гэдэг шиг Баянгийн хаяг болгосон газар юм аа яриасан. Аа тий. 69 оны 10 сарын 15 байсан уу? Тий. Бүрүүдэржийн төрс өдөр байсан. Зайлаа. Тэгээ бүрүүдэрж байгаа удуулгаа өнөөдөр миний төрс өдөр шүү дээ гэж хэлж.
Тэгээ удуулга хой тийм үгээ цүнхэ удлаад юу алим гаргаж өгч байсан. Тэгээ тэр өдрийг бол бид нар тэр сүүлдний тэгээ тогтоочоогүй л дээ нөө. Бүрүүдэрчийн төрс өдөр 15 гихтэй зэрэг тэгвэл Сүхбаатарын тогтсон өдөр чинь 15 юм байсан байж гэж мэдэж авсан байхгүй юу. Тэгээд мартдаг юм. Тэгэхэд чи тэмээнд яваад ирсэн. Тэмээнд яваад ирсэн чинь та нар ирдсэн байсан. Олон машин байж байсан. Удуулга нэг өсөөн хоёоваарчсан хүн байдаг. Сонин дайрл байхыг хардаг. Өөцөд уудаж чаддаг байсан чинь энэ гоё сонин дээр өсөөваарчсан эмэгтэйчүүдэн зүйлийн дараа зохиолчтой хорооны дээр хоёрыг цуг хийж байсан хүн шүү дээ. Хоёр давхар болтой. Нөгөө хөрсөн ээжтэй яриад байж байдаг. Тэгээд нөгөө хүний чинь таниад тэгээд нэг хоёр илж байсан юм байгаа юм би. Удуулга танаа ээжээс нэг л юм асуусан. Танайха ягаад арааж өгөө байгаа юм гэж. Тэгээд бас нэг бололцоо юм гарч өгөхгүй л байна гэсэн үү юу гэсэн. Би сандгүй. Тэгээ сүүлдээ буцахтаа тэр 22 радио яваад манай ихсээ уусгаад нэгдийн дээр гарч ирж өгч байсан шүү дээ. Цагаан богдоос буцахтаа шинжтийн дэлгүүрээс тэр хүлээ өгч аваад тэгээд нэгдлийн 2 дараагад өгчхөөд за энийг найдмитгонд хөргөж өгөөрэй гэж. Тэгчээ явж байсан. Тэгээ хөргөж авчирч өгч байсан дарааганд. За тэгээд ингээд уулзахаарч одоо би тооцоог нь гаргаад байгаа юм. Тэгээд 40 гаруй жил болоод уулзаж байна шүү дээ. Тэгэхэд чи 16 таа гэж байсан шиг санагдав юм. 16 таа байсан. Би 29-т нэг сарын дараа 30 хүрэх гэж явсан. Өөрөөр хэлбэл тэр явж байсан зохиолчд дотор хамгийн бага нь би байсан. Тий, надад намайг онгонд хоног байсан тийм ээ. Англи хаамтаад явцсан уучхаа тэгээд явж байсан шүү дээ. Тэр чинь ерхүү хотод явж байгаад сарын өмнө надад нэг санны газар тэмдэг зүүж өгсөн. Тэрийн ингэр дээрээс аваагүй явсан тэгээд. Тэгээд тэрнийг аваад тэгээд тэр зүүчхаад тэгээд явж байсан. Оног ч ногттой тэгээд ногтон дээр нэг юм байвал гэлэлзаад хөөрхөн харагдан даа гэж бодоод. Тэгээ юу байх вэ гэсэн ингэр дээр тэр тэмдэг байсан. Тэр тэмдгийг аваад зүүгээд өгсөн. Тэгж байсан юм байж. Тэгээд 50-ын тоотой байсан юм гэлээ би тэр тоог нь ч сандаггүй. Тэгээд зүүгээд өгсөн. Дараа нь өвсдийн фарацны 50 жил гэсэн тэмдэг байсан. Тийм тэмдэг байсан. Тэгээд дараа нь нөх чи хөөхөн санагдаад би ч хөтөний хөөхөд юм. Онгоны батгоны төлийн хамар их хөөхөн байдаг. Тэгээд нэг хөөхөн харагдахаар нь тэр хамар дээр нь явхаас өмнө үсээд ирсэн. Тэгсэн тэрнээс болж одоо тоглоом тохоо болоод одоо намайг Сүхбаатар тэмдэг зүүж өгөх гэж чадахгүй болохоор онгонд зүүгээд. Нэг тоглоомд хоо хийгээд. Тий. Тэрнээс болж тэгэж даавар найргал. Тий. Гэвч шүү дээ. Сүхбаатарыг үнсэх гэж чадахгүй болохоор онгоны үнссэн гэсэн ийм гойвуулга гараад тэр чин дорхон гарсан. Танахаас хөдлөөд энд дараа нэг гүүгээр сайл байсан шиг санагддаг юм. Тэн дээр очиод л хэлд орсон чинь нөгөөдөл чинь машин дотор тийм юм яриад. Бичигнэлдээ диинэлдээ огтсон юм. Тэгээд удуул даргаыг сүлд нь орж ирэхээр нь ярьж байна. Энэ нямаа тэгээд гэсэн. Тэгсэн удуулгаач бас тохиорхсон маягтай л гэж байсан. Тэрнээс болж их цагаан богдгож зохиолыг гаргасан юм шиг байгаа юм. Тэгтээ бүрүүд орж байгаа намайг нэг дуудсан шүү. 69 оны 11 сарын орчим юм баг та. Чи ирж үдийн цаав баач гэж. Тэгээ хүрээд очсон чинь би чамд юм уншиж өгөх гэсэн юм аа гэсэн. Тэгээ сэгцэн бүгдийг биччихсэн. Хамгийн түрүү надад уншиж өгсөн. Сэгц цагаан богд найргалын үг үсэг бүхэн тэмээчин бүсгүй Сүхбаатарын сэтгэл зүрхэнд гэрэлгийгээ ирч хүч хайрлаж энэ сайхан хээрийн бэлчээртэл тэмээгээ тишүүлэнхэн жонжууланхан явж байх нь үнэхээр жаргал байдаг. Орчлонгийн сайн сайхан бүхэл юм энд цогцлон бүрдэж хаанаас ч юу ч үгүйлэхгүй сэгц цагаан богдынхоо сүр бранд бишрэн алсын алсад зэрэглэйтэн байх тэнгэрийн хаяа руу харуулдаж сэтгэл юугаан хүлэглүүлж баяртай жаргалтай явдаг. Сайхан хотын
Хөөхөн хархуу сайн байна уу? Тэнэгэр говийн тэмээчин бүсгүй сайн байна. Намар та манай нутагт нартай хамт ирсэн юм уу? Сэгс цагаан богдууланд сэрүү унах болоогүй юм уу? Цэлгэр говь минь нараан дэлгээд цэнгэр хадаг шиг намиатан байна. Тэгээд надад их гоё зохиол найрглал санагдсан. Тийм цайч уусан. Тэгээд би тэгэхэд хэлсэн. Энэ охиноос ч над загтал ирсэн шүү дээ. Тэгсэн би тэгээд тэр чиний бичсэн загтал над 2 загтал очсон. Супатин бичсэн загтал ингэж одоо энэ тэг одоо байж үт юм уу? Одоо 44 жил хадгалж ил байгаа. Одоо энэ мөн үү биш үү гэхдээ би яндуураад юм хадгалж байсан. Уун юм байгаа үт. Байгаа үт. Одоо хадгалсан байх шүү. Тэгээ урагдаас үүдэн Тэнийг яг үү. наагаад байдаг. Хүндэт Нима таны амрыг гэрээ манай нутгаар дулаан урт намар болж байна. Би тэмээгийн хариулж та нарын явсан мөрөөр бүгийн хоолой хаяал орох юм да. Та нарын өгсөн хүлээн авагч манай гэрт хотын сонин сайхныг сонсгож байдгийг. Таны соодан зүүсэн 50 додой тэмдгийг би аваад зүүчихсэн. Намайг манай дарга захаа бичгэсэн ёсоор нь бичлээ. Уучлаарай. Танд эрүүл энхийг өрөөе. Ажлын амжилт хүсье. Ёсолсон Сүхбат. Тэгээд Сэгцгаан богд найрглалын тэр анх хэвлэгдсэн юм. Тэр сонин байна жаа. Тэр чинь одоо 69 оны 12 сарын 13-ны сонин байдгийн. Тэгэхээр танайд 10 сарын 15-нд ирсэн гэхээр яг 2 сарын дараа зохиол болоод Бишээ гаргаад ирсэн. гаргаад үнэн сонин дор хэвлэгдсэн байгаа. 2 сарын дараа. Тэгэхээр энэ бол маш хурдан гарч ирсэн бүтээл юм шиг байна. 10 сарын 23 юм уу тэгээд бодохтой зэрэг яг 44 жилийн дараа танайд ирж байна. Тийм ба шүү дээ. Одоо удаа хугацаа шүү. Бишээ хэдэн жил ч одоо тэгээд 44 жил гэдэг чинь бас нэмдэрлийн том л орон зай юм байна. Ягаад гэхээр би чамтай уулзснаас хойш юм уу Сэгцгаан богд найргал гарснаас хойш бодоход явсан суусан амьдрал ажил говья шагнал хөдөө гадаа дотоодод явсан сууснаа бодоход тэр бүх юм 44 жилд болсон байх юм. Тэгэхээр бас их хугацаа. Шиндэр үнэ дээ. Дэлмигэ тэнгэрийн нартай ирхэлсэн цэлгээр гавдо өсөж тарна хүлгийн зонд ташуурж хүний зэрэг хүрсэн болохоор элэгэн халуун гавдо ихин хайраар холбоотой ахоо зэхоо алтын хангавлын алхамч холдом би онгон нутагне Жойсон танайд ирэхэд одоо ахгуулах ч багтай. Бидний уулзаад байж байхад нэг зураг дартсан хүн байдаг. Тэр зургийг өөрөө олж үзсэн үү? Одоо зураг. Миний зураг уу? Чи бид хоёрын уулзаж байгаа зураг. Би нэг сургууль хараагүй дөхөд. сурвалжлагчийн магнитофон барьсан. Чи өнөө холонгийн унгаан зүгээр нь тэрчгсэн. Тэгээд би л бодвол энэ унгаыг яаж барьсан мэнэ тэрнээ яриад тагч гэсэн юм уу тэгээд
яриулах гэсэн болтой ярьж байгаа юм уу ярих гэж байгаа юм уу тийм зураг байдаг. Тий. Тэгээд би тэр зургийг одоо чамд байхгүй гэж магадгүй гэж бодоод. Тэгээд би энэ өөрийнхөө номдор Тэнгэрийн хаяаны од гэж чиний тухай бичсэн юм аа. Энэ ч одоо 2003 онд бичсэн ном 10 жил болчихтой бас. Энэ тэгээ энэ зураг. Энэ бит урган зураг бол шүү дээ чи яасан. Тийм бэ. Өрөвдөрж байгаа энд нь байгаа юм. Тэгээд энд байгаа хүнийг одоо би энэ тэнгэрт байгаагаар энэ зургийн ардаар зураг авсан хүний ийм гарын үсэг бичиг байгаа юм. Тэгээд угаалгаж аюулгүй байна шүү. Одоо чамд дурсгал болгоё гэж бодоод авчирсан. Тэгээд энэ номонд би энэ гарын үсэг зурчээ. Би энэ дээр чиний тухай Тэнгэрийн хаяаны од гэж бичсэн. Тэнгэрийн хаяаны од тэртэй говийн Сүхбатад 44 жилийн өмнө уулзнаа дөрвөн мөртөд хилээд дурсгая. Долгорын Нима. Энэ бол танайд ирсэн тухай, Сэгцгаан бүгд найраг л төрсөн тухай. За баярлалаа. Оньдоо явж байгаа л энийг авчиг ном шиндаа байна. За тэгээд энэ зургийг эндээсэн зүгээд одоо өлгөж болно, өлгөхгүй байж болно яадаг гэсэн ч юм. За баярлалаа. Тий. Тэгээд хаагуудын тэр том их найрагчийн шүлгийн дарж ингэж одоо дээд домон хөрсөндөө баярлж байдаг, хаагуудад баярлж байдаг. За миний өөр хөөхд ах トゥ садан одоо самарны улсад хүртэл одоо сайхан хэрэгтэй гоё юм байдаг устай юм. Одоо баярлж явдаг та нарт. Зохиолчд, сэтгүүлчд, сурвалжлагчд ирнэ. Их ирсэн байна. Манай зөвлөд хүрээд ирдэ шүү. Манай эдэн ирдэ шүү. Самуудэр аймагт ирээд манайхыг сурдаг. Самууд очиж нэглэгүүл манайхыг асуугаад. Тий. Сэгцгаан бүгд найргын сүхтэй очинд гэж ярьдаг. Сэгцгаан бүгд тэгээд манай зориод хүрээд ирдэг. Тэр жил би 1986 онд үл байна. Баян цагаан суманд уншигч редакцийн уулзалт тэгээд явж байсан чинь нөх олон зохиолчид эндээс энд одоо зохиолын өдрүүд хийчээ тэгээд тий нэ сүрэнжөө базарагчаад тэгээд тэр машинаас суусуул за чамд Сүхбат минь төрөгсөн шүү тэгээд тоглоом хийж байгаа агч юу мэд үнэхээр хийж байгаа агч юу мэд тэгсэл амтд уугаад байсан ш. Тэгээд би бас тэгэд баярлж л зогсож байсан. Зайлвал та тэр энэ олон улсын дэргэд нүүрмгээ зангаргаад Нямад минь төргээрээ бичсэн юм. Сайхан байна гэж бодсон. Учраас энэ номонд бас тэрний чинь дурссан байна. Энэ хамгийн төгсгөлийн хөлбөр над нэг бүр хэлсэн шүү. Тэгснэ зохиолчд шинэ жинсэд хагаар ороод Сүхбатын хар дайраад наашаан гаргасан тэр Нямад минь төргээрээ гэжээ. Тэнгэрийн хаяанд суудаг их говийн даруухан бүсгүйгээс хэрэгтэй нүүрмгээ зан гаргаж минь дэлгээс нэг нь би хүлээж аваад том бэлэг гардсан хүүхэд шиг сэтгэл уйсан зогслоо. Тэнгэрийн хаяаны тэр улбан хүнд харагддаггүй мэдэх юм чинь вэ. Тэгээд энэ мэдэх юм чинь вэ гэж ингэж төгсөж байгаа нь их гоё санагдлаа бид надад түнс. Америкаас утастай хоёр хөргөж байсан. Энэ найргын оyin шүдэ надад ч хаагаас явж явахад намайг Сэгцгаан бүгд хүнд гэж мэдээ болдгаад ерөөсөө ямар ч дэлгүүр хаач очиргүй оруулдаг шүү дээ. 44 жилийн дараа уулзна гэдэг ч бас сони юмтай голн. Одоо хугацаанд уулздаг гэж уулзаж байгаа юм шүү дээ. Тэр зөвсөрчин тэгэл телевизээр уулздаг. Телевизээр гарч явд юм да. Телевизээр одоо
харагдвал олж харж байдаг өөрөө. Тэгээ хардсан шүү дээ. Тарч байдгийг өөрөө хэлүүлээ. Харин тийм байх дөрөв уулзахад үдсэн хүн харагдахаар нэг л түүнээс 69 онд харсан л тэр чигээр үдсэн хүн харагдаад байхгүй тэр бас хойно телевизээр харснаар тэгж байгаа юм. телевизээр харснаар л тэгж байгаа байх. Тий. Тэгээд энэ 44 жилд одоо бид зохиолын баатар болоод за би бол зохиолчдын дунд бол улсууд мэднэ Сэгц цагаан богдын тэр найрагл толбогдчихсон хүн гэж. За танайн нутагт энэ баян хонгор шинжээсд бол бас чамайг Зохиолын баатарлыг Саамбог найргийн баатарлыг намайг шингээд зурагт. Нэг л хаваа голсон баатар хүн шиг л байж шүү дээ. тэгээд бид хоёр ямар ч байсан хоёр тал гайгүй нэр өстэй яваад энэ зохиолын баатар гэдгээр нэрлүүлээд ингээд ирсэн 44 жилийн дараа уулзахад бас нэг сайхан дурсамж болж санагдаж яригдаж байгаа юм шиг санагдаж байна л да. Сайхан санагч юу шүү дээ. Одоо өдөө удаа хугацаанд ингээд амар мөн сайн явж байгаад ингээд уулзна гэдгийгсэн бас сайхан юм. Үнэндээ тийм. Баярлж ил байна вэ? Тий. Тэр газраас ороод таавагд ингээд ирээд ингээд уулзаад яриад ингээд нэг ширээний хоёр тал суучгаад цаагаад ингээд яриа сууж явах чинь надад сайхан санагч. Би ч одоо хоньны бэлчээртэл явдаг. Өвөө тэмээг хариулж явна, өвөө хонья хариулж явна. Тэгээд мадал хариулна яс өглөө гараад мадал хариулаад явна. Тэгээд ороод орж ирэн тэгээд заримдаа ороо сүн орж ирэн заримдаа навтаа орж ирэн тэгээд тэгж хонья хариулаад өөтөө орж ирэн тэмээ хариулаад баг сүн орж ирдэг хүн байж. За тэгин. Намайг одоо малд явсан хүн алга ээж үтем малд яв та үтем малд яв тэгээд хөөхтөө тэгж явах. Тэгээд би өөрөө малд явна гэж ирсэн харчин тэгээд хийсэн жижигдгүй юм шиг сэтгэл тогтохгүй байгаа юм шиг. Тэгээд орж гараад ирсэн өгөө толгой дээр гараад өгөө бол осмос руу алхаад явчихмаар мал услаадахмаар ясаад гадагшаа тэгээд мал руу явчихмаар санагдаад ингээд болдгоо гэртээ шатдгүй хүн байгаа юм бэ. Тэмээг аваад мал хариулаад хоньны хан сахад юм уу тэмээний хан дэргэд тэмээг хариулаад орохоор нэг сэтгэл тогтвортой нэг сайхан агаа сэнгийг агаа шивж явах нэг сайхан байдаг. Тэгээ сайн байна ингээд энэ чинь бол их хол алс газар. Ажлаа хийгээд эрүүлэнг өрөөхтэн тойруулаад аз жаргалтай сайн сайхан явж байгаа нь одоо. Бидний бас нэг сайхан баяр олж юм даа гэж бодоо. Өөрт чинь бол одоо сайн сайхны уулзсны хувьд одоо сайн сайхны ерөөл дэвшүүлж үр хөөхөд гэрүүлийнхэн ах トゥ садан цөмөрөн чинь сайн сайхныг одоо ёо гэсэн бодолтой. За баярлалаа ерөөл орчих болтугай. Хэрвээ тэмээчин бүсгүй хотын залуу яруу найрагчид загтал бичээгүйсэн бол Сэгц цагаан богд найраглал тэмээчин бүсгүй загтал гэсэн нэрээр гарах байсан уу? Авгайх яруу найрагч бүрүүд орж энэ гэртээ саатайг үйсэнсэн бол энэ гайхамшигт бүтээл төрөх байсан уу? Юмны учир тохиолоо гэж. Сэгц цагаан богд найраглалын хоёр баатар сайхан хотын хөөрхөн хархуу Илгээлтийн эзэн тэмээчин бүсгүй хоёр бид уран зохиолын алдартай бүтээлийн эзэд гэсэн сэтгэлээр дотносож нар шинхээс өмнө салж явцгаана гэж бодгоос зүрхэнд нь гониг сууж нүдэндээ нулимстай байсан. Яруу найрагч Нима болон Монголын үндэсний олон нийтийн телевизийн сурвалжлах хэсгийнхэн таны зүтгэлийн төлөө төрийн бус байгууллагын тэргүүн Батбаярыг үдэхээр Сүхбат үр садууд нь гарч ирцгээлээ. Сүхбатыг минь сайн анхаарч байгаарай. Эрүүл мэндээсний хэлээд харж үзэх юм амьдралд гардаг шүү дээ. Ингэж шинжин сумын засаг дарга Бат Эрдэнэд Нима захиж байсан. Сүүн шиг цагаан сэтгэлээрээ алсын замын аяны дөрөөг нилааж байгаа Сүхбаттан Маргад Эрдэнэний чулуун зүмбэр Манан Туговын үүлэн сүмбэр Сэгц цагаан богдуулантаа жаргалтай сайхан байхын ерөөл тавья.